72 оноос хойш би төмөрзөнтэй л одоо холбогдсон хүн шүү дээ. Тэгэхээр хэд болж байна? 53 жил. Энэ айлтай шавилхээрийн хувь заяа холбогдож тэ. Яах вэ ах вэ? Ажиалгүй сайхан яваад ажил үйлсээ бүтээгээд бурхан тэнгэртэй залбираад уул усан даам өргөд ирээрээ. Одоо хоёлаа яг төрсөн нутаг руугаа явж байна. Тэр дундаа одоо төрсөн бууцсан дээр очих гэж байна шүү дээ. Тэгээ. Танд ямар бодол төрж их юм? Тэр нэг төрсөн газар дээр би ирээгүй мэдэхгүй хөлтэй. Тэгээ одоо очих гэж байна. Тэгэхээр чинь 73 жилийн дараагаар Монголд тэгээд очиж байгаа юм. Сайхан хэрэг байх те. Тарга удаатай яг л энэ баг. Энэ л баг. Тэр хүн байсан юм уу? Тэр за энэ л яа. Хэдэн сард гарсаа яа? Одоо гүү тавьж байхад Намар авч тийм ээ. Мүлэн нам. Тэгвэл намар бол энэ дэнжтэй гүрж байж. Тийм л баг. Мэтэг ирээд нэг юм ирээд тунхлоо. Харин энэ тавгуурдаа чих юм уу? Манай үуч ярин шүү дээ бас. Ярина. Энэ биш ээ. Одоо тэр ирэх хүн маань жинхэнэ газрыг л зааж өгөн дээ. 3 хоног юм зүгээр ажиллах таа. Тэгтээ шийдэмгээ задагч. Энэ л бай таарны дэргээд. Тий. Миний эмэгтэй дүү шүү дээ. За. Одоогоос 73 жилийн өмнө л. Би энэ л одоо газар шараантаар хүн болж мэнтэлж гэлдээ. Тэгж. Тэгээ хүйцэгсэн газар. Тэгэхэд тэр жил нэлээд зудтай жил байсан гэлдээ. Тэгээ манайхан өмнөөс говьоос наашаа нүүж гарч ирж энд одоо өвлжиж хаваржиж ингэж л одоо байж л дээ. Тэр үеэр л би төрсөн мэнтэлсэн юм байна л да. Наран тоноод илчээрэнээсээ саран талиорч гэрлэрэг үсэн агтарлаа шинтналасан аран сүргөө идэшилэн бэлчсэн дундагай миний унсан газараа тохорын одогийн утгаа. Танах чинь эцэг ихээс 14 үлээ гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Орчин цагийн хүмүүст бол одоо сонсоход бол сонирн л байх. Одоо орчин үеийн эмэгтэйчүүд бол ярьдаг шүү дээ. Нэг юм уу хоёр хүүхэд гаргаад би мөн их зовж байна, их ядарч байна л гэж яриад байдаг. Гэтэл одоо танаа ээж чинь 14 төрсөн. За одоо 14 жил жирэмсэн явсан гэж одоо харьцуулах гэдэг л да би. Тэгээд үзэхэд бол бас л их хүнд хөдөлмөр шүү дээ. Энэ олон хүүхдүүдийг тэжээж үзэх ямар зүг байх. Манай нутгийнхан ер нь жуужаа гэж авгаална. Бэлдэж одоо ижигийн жуужаа гэдгийг. Тий. Нутгийнхан жуужаа. Их баггүй, ихэрсэнггүй. Албамигүй ер нь жуужаа шүү. Тий, тэгдэг. Тэгээд бараг нэрийн биш жуужаагаар л их сайн мэддэг болчихсон шүү дээ. Ерөөсөн тэгээд бос нутгатаа бол их нэр хүндтэй тийм хүн байсан юм аа. Манай ээж бол ер нь олон мэдэнтэй. Эцэг бол ер нь тэгээд морин дэлдээгүүр алба хашиж одоо ингэж явсан
За ээж маань гадаа гарч эр болж гэрт орж эм болж энэ хүүхдүүдэн өсгөж хүмүүжүүлж малаж хоо эрхэлж ингэж л одоо явсан юм билээ л дээ. Та төмөр зам гэдэг одоо энэ овогч юм шиг, нэр чим шиг энэ салшгүй нэрийг одоо зүйтлээ хэдэн жилиг одоо амьдралынхаа хэдэн жилиг энэ сайхан салбарт зориулваа. Уг нь бол би миний овог нэр чинь арднаа узар хараад шүү дээ. Тий. Тэгтээ ард түмэн намайг төмөр зам хараад гэж Тий. нэрлээд байх болсон юм байна лээ. Танахнаас ч одоо хичнээн нь одоо ихтэй сургууль одоо сургуульд хот руу явсан юм бэ. Ер нь тэгээд ав болвол энэ бидний цөмийн сургуулийн мөр хөл гэсэн. Бүгдийг нь явуулсан уу? Бүгдийг явуулсан. Оо за. Бүгдийг явуулсан. Цөмөрөө босрол эзэмсгээс. Яриагаа эхлэх гээд хотоос гарсан чинь сайхан бороо шивэрж ирсэн. Тэгээ яг танаа гэрийн бөөрн дээр ингээ ирээд аавч хоёрын байсан амьдарч ирсэн та хэдийн сайхан шуугилж ирсэн хашаад ирсэн дахиад бороо шивэрж. Сони юм аа. Гэхдээ яг гой сайхан л байна. 1980-ад оноос хойш одоо танаа аав ээж ингээд энэ хашаанд ирж буусан. Та хэдийн ч гэсэн амьдрал одоо тэрнээс хойш бас энэ газартай гүнзгий холбоотой ийм сайхан газар. Угтаа сангийн далай гэж. Аа. Ийм говь сангийн далай өмнө говь шүү дээ. Тий. Тэ. Завсан хүн жаргаж залбинахай таргалдаг газар гэж. Аа. Ярьдаг байсан гэнтэй. Ялангуяа харийн хүнд их тийм сайн. Ээлтэй. Ээлтэй одоо хангаа гэж ингэж байдаг. Манайхан бол энэ нутгийн унган айл л да. Тэгээ яг хөө аавч амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд бас тэгээд дан мал одоо дагаад явна гэдэг үр хөвгөдтэй тэр ажлаа шилжүүлж өгöd сум бараадах болж тэгээд энэ хашаанд суурьсан амьдралынхаа сүүлчийн жилүүдэд авжуужа хоёр минь амьдарч байсан энэ хашаанд ирэхэд өвс ногооны үнэр хүртэл хамар цадилчих гэж хачин сайхан л санагдаж одоо байна шүү дээ. Сайхан байна. Ой. Ой мэндүрэ энийг юм аав хой. Энд чирээс юм яриулахгүй. Танаа ер нь баг залуудаа тийм намхан нуруутай гялалтсан хөдөлгөөнтэй тийм сэргэлэн залуу явсан гэж ярих юм байлээ. Ер нь их аж ахуйч гүйлгээ ухаан сайтай улсууд байсан юм уу да? Ер нь зүгээр тэр тийм баха удирдах зохион байгуулах одоо тэр талдаа дажгүй байсан болов. Тэгээ яг тэ тэр үед чинь дээр үед бичиг үсэг мэддэг хүн цөөтэй. Тэгэл гэрийн боловсрол эзэмсэн. Тэгэл 12 настайдаа энэ дэлгэр хангаа уулын хошуунд тамгын тал бичээч болж байсан юм бэл. 1943 оноос юм уу да. Аймаг байгуулагдсны дараахнаар л энэ суманд шийдэж даргуулсан. Аймагт л тэр аймгийн багварлын дарга, аймгийн орлогч тиймэрхүү л ажил бас хашиж явсан. Эр баха. Ерөнхийдөө бол морин дэлдээгүүр төрийн албыг хашиж явсан тийм хүн. Тийм хүн. Лүнгийн болонд сууж байхад нь ахад ариун нь цалингийн хөдөлгөөнөртөө очиж авч үзсэн гэлээ тэр үе одоо ямар цаасан мөнгө байх вэ? Тийм шүү дээ. Янчаан. Тий. Мөнгөн янчаан, төгрөг бодвол үндэсний төгрөг дөнгөж зөвлөлдөгдөж эхэлж байсан тийм цаг. Тэгээд морин даахгүй замд буулгачаад нэмж замаасаа морь холдож авч тэгж авчирч өсөд тэргээл ярьдгийм байлээ. Тэгэхээр тэр нэг тиймэрхүү юм байсан баг. За хоёулаа Эрдэнэ далайн одоо хөх дугна гэж энэ сайхан одоо хийд дээр хүрэлцэн ирсэн байна.
Тэгэхээр энэ хийдийн түүх их ариун баялаг намтартай юм гэж би дууссан. Ялангуяа бас танаахантай бас их холбогдож явдаг юм билээ гэж дууссан. Тэр талаар та нэг түүхээсээ ярьж өгөөч. Эдэн далайн хөгдөг нь үнэхээр одоо говь нутагт бүрэн бүтнээрээ өвдсөн шашин түүх, урлаг соёл уран барилгын зохицолбор эдэлдээ. Сайхан. Тэгээд уг дугны үг түүхийг би зүгээр сонсож байсан. Ер нь бол манайхны дээд үе тэр өвөг эцэг хансан зан гэж энэ яггүй явсан шиг байна лээ. Тэгээ нутгийн хүмүүстэй одоо хэлээд хэдүүлэн орон нутгатаа үлдэх баян хүннийг шуурганд баатар эрдэнэг суманд гэж одоо ярьдаг. Нэг сайхан юмыг үлдээцгээе гэсэн санаачлагыг одоо гаргалтсан гэж нутгийн дэмбэрэл нарын дөрвөн чинэлэг хүн санаа нэгдэж тэгээд тосон заамарт мод үйлдэж тэнтэй сүхэр дэргээр найшаан барилгын материалын мод энергийг зөөж тэгэл одоо босгосон гэж л одоо ярьдаг юм шүү дээ. Тэгээ сүүлд 1946 онд маршалж явсан манай нутагт ирж Эрдэнэ далайн сумын ажил байдалтай танилцаад аваас одоо арднаа узраа энэ дугнаан чи яах гэж байна гэж одоо ингэж асуухт нь манай одоо далайн сум бол хоньмал олонтой ер нь ноосны саглаа дагуулах болгодог юм уу гэж одоо ингэж бодож байгаа гэсэн маягийн юм хэлж үзсэн гинэл хэцгээд юм шүү дээ. Тийм юмыг л би. Тэгээд үнэхээр бол одоо тэр хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү үед бол энэ сайхан орон хийдэ аваад үлдсэн байж тань чинь. Тэгээд одоо тэгжил даарч байна л да. Тий. Тэгээд сүүл цаг сайхан болоод эн чинь соёлын яамны харьяанд очиод. Тэгсэн 1980-аад онд аваа нэг зэрэгсэн юм шүү. Сүүлийн үед нэг тийм лам ховор тогтохгүй маягтай л болоод байгаа юм шиг харагдаад байдаг шүү дээ. Дугн маань дотоод амьсгал. Дотоод амьсгал одоо яг жинхэнэ үйл ажиллагаа амьд байх үүднээс бол лам одоо хэрэгтэлтэй. Энэ чинь ганцхан одоо сүсгтэн олон төдийгүй өнөөдөр аялал жуулчлал өв соёл гэж одоо их ярьцгааж шуугж одоо ингэж байна шүү дээ. Тэгээ говь нутаг тухайн ер нь өмнө говийн аялал жуулчлалын нэг маршрут нь тэгээд хадны усны хэд Эрдэнэ далай ингээл одоо хөргшаа явах юм бол илүү тийм одоо бас айдайхан замнал маршрут одоо гарч ирэх боломжтой одоо ийм л зүйл шиг л байгаа. Нэг сайхан юм байна л да. 51 онд танаа анхны ардын хурлын депутат байсан. Та сүүлд 90 онд бас депутат болсон шүү дээ, тийм ээ? Тэгсэн. Тий. Тэгээд одоо эцэг хүү хоёр ингээ хоёулаа нэлээд олон жилийн зайтай депутат болно гэдэг чинь бас тэр айл болгон тохиох хэд биш шүү дээ. Би 90 онд депутат болсон. Тий. Ав 51 оны депутат. 12 дахь удаагийнх нь би байгаа юм. Тий. Тэгээд тэрний сүүлд 2004 онд нөгөө улсын хурлд нэр дэвшээд дундгаа үед. Тэгээ явж явахад Эрдэнэ далайн сумын хөдөлмөрчтэй уулзж байхад буян тогтохгүй гэж өндөр настай хүн ба. Би 53 жилийн өмнө эцгийн сонгох тойргийн комиссийн дараагаар ажиллаж байлаа. Тэгээд өнөөдөр хүүгийн төлөө санал өгөх гээд зогсож байна гэж одоо ингэ. Яасан сайхан хэлж байсан тий. Тэр хоёрын хооронд тийм зүү утасны өчиг юм байсан байж одоо болох юм аа. Миний эцэг бол үнэхээр төрийн хар хүн байсан. Боож авсан их гэдэг чинь одоо нийлээ хүндтэй юм гэсэн шүү дээ. Их барьдаг их гэдэг чинь хоёр дэлхийтэй ил гараад ирэхээр нь дэлхийтэй танилцуулж чи ингээд амьдэр гэдгийг замын зааж байгаа хүн байхгүй тийм ээ? Тийм юм гэсэн. Тий. Манайх тэгэхэд манайтай айл тэр мухар халзан тостөрж гэж хүүн. Маяжгийн гомоо гэж одоо өгсөн явсан надад их сайн тийм хүн байж. Тэгээд нүүхэд нэг жижиг хүрэн хол одоо нэг хөгтийн хүрэн хол байсан та.
Тэр тэгээ дээлийн дотор энэ шар доторыг надад бэлэглэж 73 жилийн өмнө надад өгсөн энэ даав. Тий. Тэгээ одоо тэгээд байгаад байдаг. Тэгээд энэ шар даав ямар хэрэгтэй ингээл юм болдог юм байгаа юм. Тий. Энэ нэг юм зүйл. Би нэг тийм сүрхийн мөнгөтэй аяга нэтэрэ болоод байгаа юм биш ээ. Уран сумья гэж халахын уран сумья гэж одоо бид нар цөмөр нэг сахалдах гэж гэдэг шүү дээ. Тэгээд манай сахалдагч одоо мундаг уран хүн байсан шүү дээ. Тэгээд тэр хүний урлан бүтээсэн аяга байгаа юм. Ямар онцлог. Энэ дотроо бол ингээд цэвэр тонголог ус юуг одоо ингээ хийгээд тогтун харахад бол тугалтай алаг үнэ голын эрэг дээр хэвтэж байгаа тугалтай алаг үнэ бүр алаг үнэ байдаг баха. Тий. Тэгээд хоёр шар ангир цаагуур нь голоор одоо ингэж хөвж зугааж яваа. Ийм одоо зураг өгөөд байгаа юм. Тэгээд тэр уран сумья гэдэг хүн бядрыг цөмийг боож авсан тийм хүн байгаа юм. Танаа ээж одоо ямар зан характертай хүн байсан юм бэ? Манай ээж их тийм тайван. За. Нутаг усныхан ер нь бол одоо олдтой хинэр хүндтэй тийм хүн байсан. Растаргийн тухай ярина. Та хоёрын гэр бүл та растар руу хараад ирсэн ч болно шүү. Яах юм насан турш заарлаа. Тэгэхээр мегагч та яар одоо анх хэдэн онд танилцж байсан улсуудыг? 10 жилдээ 28 дугаар сургуулийн 10 дугаар ангид төгсөөл тэгэл үерхэж эхэлсэнтэй. Одоо тэр үе чинь Рашаах ер нь ямар хүн болоод та яар их гайгүй татагч юу? Ер нь хэлжгүй залуу байсан юм уу? Гайгүй хичээл сургалтандаа сайн хөдөөнөөс ирчээд энэ чинь сургуулаа олохгүй юм чинь би авч өгсөн байхгүй юу? Бараг 10 жилийн сурагч байхад ухаан одоо Мэддэг байсан. тий. Би сургууль төгсөж өгчээсэн юм чинь мэддэггүй яах вэ? Би тэр чинь 9 жил хоёр газар байлаа шүү дээ. Би Киевд оюутан, манай хүн Ленинградд оюутан. Тэгээд охинтой олсон доо 78 онд. Тэгэл явж байгаа л одоо дасах маяг юм болсон юм болоо. Тэгэл Киев Ленинград хооронд чинь уцаар захиалга ирнэ уцаар хойлоо ирнэ. Тэгэлгүй яах вэ? Тэгэл захаа занаа бол банк энэ урагж өдөр болгон шууцгааж байсан байлгүй. Энэс чих захаа бий чихэж чинь бас залуусууд чинь хооронд захаа байхгүй бол жоохон айлгад тоних одоо тийм юм чи гарна. Та хойно сургууль сурж байхдаа ер нь аав ээжийг авчиж юу? Ичигээ чадаагүй, очиж чадаагүй юм. Авыгаа авчихсан. За. Аман их өндөр сэтгэлтэй явсан та зайлвал. Ленинградын буудлын дээр буучхад маний хүн газар дэвшээд байна. За. Тэгсэн чинь энэ яг амар урсгалын хийдийн чулуу юу вэ? Яг үнэ. Харьцуулж байна шүү дээ тэр чи тийм байна. Тэгээд зуны ордныг Петрограф гэж одоо тэр сайхан газар галт тэргнээс халууд өгсөн одоо тийм юунаас л буусан чинь өөдөөс сэвэлсэн сайхан сэнгилсэн чиглэг агаар ингэж одоо үлээгээд л гомон сайхан байсан. Тэгээд нэг монгол хүнд харахгүй юу? За та сая өжөөний хим үзэж өгнө гэсэн чинь үзэхэд битгий хэл сонсоход сонин газар байна гэдэг. Тэг шүү дээ. Гомон хаашаа шарсан тийм сайхан байгаа шүү дээ. Сайхан. Тий. Манай хүний нэг сайн тал нь бол миний аав ээж хоёрт бол асар сайн. Тэ манай аавыг бол ёстой нэг үнэлнэ. Тэр нэг анхны хүүхэд өргөд аргалмаг одоо Ленинградад яхад ав бол ер нь баргаж их хурж авах гээд одоо тэгж өвдөд эхлэхгүй юу? Ой хутга хайж байгаа байна. Хутга хайж хулдаас. Тий хулдаас хайж бил дээр. Оюутны хоёрын өвдөд байхгүй. Өвдөж байгаа мэдэхгүй байхгүй юу? Тэр одоо хүүхдэд хандаж байгаа тэр хандлага, тэр нарийн арга одоо тэр юм нь бол энэ ёстой шүтэн биш ээ. Ингээ тэгээ аав ич хоёрын маань хүндэлдэг. Яг хариуд нь би энэ эхэцэг хоёрт гэж бас одоо нөмөрч унтдаг нэг мө хөгдөөл байдгийн
Би өөрөө Манай яваад эжэнтэй би одоо өрөөлдөө өөл орон дээр хэвтэж байдаг. Ленинградаас би ээжийг аваад төрүүлж наашаа гарах байсан байхгүй юу? Тэгээ ээжсэн чинь нэг л биеийг өргөд болтгоо. Тэгсэн чинь хадамаа нэг өгшөг татсан. Бэсээ хадамаа ингэж харсан. Хөөе юуны чи явах наадах чинь төрөх гэж байгаа юм биш үү гэд. Тэгэл дорн төргөнд удаад хадамаа маань тэгэл бүсээ ингээд дотоо бүснэл нулимсаа харчаад үлдчихсэн би. Тэрний машин цавал яаж. Тэгэл би хадамаагаа айгүй хүндэлтэй. Хадам ичээр асар хонталсууд. Бяд чинь ингээл сургууль мордцгоон. Холоо 2 сорно. Тэг гэрийн бараа үзэгдэхтэйгүйтэй одоо болоход л нэг бууцгааж алмаа жангалж одоо ингээл гэрээ нэг эргэж хараад тэгэхэд амын хэдаа дугаан тууцсан булгийн цагааны зүүмөрөнтэйгөр урагшаал одоо явж байгаа харагдаж байсан. Одоо ч миний зүрх сэтгэлд яг л одоо хэвээрээ ийм байдаг. Уртлын хэсэг наа тийм за. 1972 онд би Эрхүүгийн бэлтгэл сургууль суралцаад тэгээд Ленинградын төмөрзөмийн дээд сургуульд 73-аас 78 онд суралцаж одоо төгссөн. Тэгээд буцаж ирээд төмөр замдаа 83 он хүртэл ажиллаад тэгээд дахиад нийгмийн ухааны академид одоо явсан. Москвад. За энэ их учиртай. За. Би Хөөргийн би түр барьж штэ. 73 онд би Ленинград тамлагдаж За. явах удаа болоод За. ингээд гэртээ ирж авж явах нартайгаа уулзаж хаад тэгээд өглөө адуу цуглуулад ирсэн чи аав миний хөө хазаарынхаа цулбуурыг аваад чандаантай хийчихэрэй гэж. За. Тэгэж одоо хэлсэн. Тэгээ би ёсоор уулгасан юм байгаа юм. Миний тэр морины цулбуур бол Ленинградын төмөрзөмийн дээд сургуулийн тэр оюутны аудитор танхимтай холбож өгсөн байлгүй. Тийм. Төгсөн. Намайг сургууль төгсөөд ав очсон шүү дээ тэгэхээр. Ав хадам ээж хоёр очсон юм байна. Тэгээд надад хэлж өгсөн ав. Тэгээ миний хөө амтны нүд харж угаад манаж угаад сургуулийнхаа хаалгаас ажилласавараа гэж авчгаарай гэж. Би ёсоор болгосон. Задалж гүнзгийргүүлж ухах юм бол тэнтэс нэлээд юм гарах байх л да. Тэгнь. Гэж одоо ингэж Монгол хүний одоо бэлэгдэл юм да. Энэ юм учиртай юм байна. За. 1987 онд тэр үчи би 85 онд нийгмийн ухааны академид төгсөөд ирсэн байсан зөвлөлтөөс. За. Тэгээд Жужаа маань ийм тэмээний татлага өгсөн. За. Ачааны татлага өгсөн. За. Тэр нь ямар учиртай? Тэрнийг би бодож яхтан би тээвэрчин хүн тэгээд миний ачаа тагшхан явахыг л одоо ерөөжүүлэгдсэн хэрэг юм бол тийм байж. Одоо тэгж боддог юм шүү дээ. Тэр л ерөөсөө хүмүүжил бүхэл юмны үндэс ахуй бол одоо миний энд хэл юм чинь. Ахуй анхдагч ухамсараа хийдэг ч гэж. Тийм шүү дээ. Ярьдаг үстэй тийм ээ. Нийгмийн шилжилт эдийн засгийн хямралтай хүндхэн цаг үед Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дараагаар Монгол хүн анх удаа сонгогдсон нь төмөр замын инженер Ард Навазрын арааш билээ. Тэгэхээр ер нь та энд орлогчоор анх ирсэн үеийнхээ ажил байдал, тухайн үеийн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг нэг товчхон ярьж өгөөч. Ер нь Монгол орн ямархуу нөхцөл байдал өгцсөн юм бэ? Яг таныг ажил авахд. 90 он гэдэг чинь өстой нөгөө Мантухай хатан Батмөнх Даяа хаант шагаа тоглож угаад. За энэ тарсан шагаагаан өөрөө хомж яваараа гэд босоод явж өгдөг шүү дээ. Тий. Нэг тиймэрхүү л болцорсон байсан л да. За одоо тэр үед чинь ганцхан төмөр зам төдийгүй ер нь улс орон нэлээд хүнд байдалд орсон. Одоо тийм л шүү дээ. Социалист систем задарч.
Тэгэл нөгөө авдаг өгдөг хуучин одоо тэр харьцаа байхгүй болж. Ялангуяа зөвлөлтөөс чинь одоо манайх өдөр тутам сэлбэг хэрэгсэл бензин чадахгүй нэ тэрэг одоо ингэж авдаг. Энэ юм бол тасарсан. Тийм одоо байсан. Яггүйхэн л одоо юмыг л авсал да. Би хоолоо ичээл тэгэл хүлээгээ суучих штэ. Чи дөгч гэнэ үү? Ой за одоохон гэл. За одоохон гэсэн мөртлөө доотл нь цаг болно. Япон улсын улс одоо тэгэхэд Монгол улсад түүний дотор төмөр замд ёстой өгөөмөр гараа сонгосон юм шүү дээ. Яг жинхэнэ ухаанаа загтансан газар майжна гэж ярьдаг шүү дээ бид нар. Тийм юмыг бидний зөвхөн бидний өөрсдийн сандаар ямар нэгэн тийм шахаа энэтрэ юм оогт байхгүй. Та ямар тусан жавмаар байна? Тэнийг одоо бид нар өөрсдөө гаргуулж тэгээд ингэж одоо мундаг цуцааг үзүүлсэн явдал бол ер нь тэгээд том тус байсан доо. Тийм. За цааш нь бол одоо мэдээж тэрвийн төр засаг төмөр замыг их анхаарч ер нь миний хэлсэн болгоныг баргалж дэмжиж одоо ингэж шийдвэр гаргаж тэгээд одоо явж ирсэн. Ер нь ч Япон улс бол одоо Монгол улсад үзүүлсэн зээл тусламжийн хэмжээгээр бараг 50% гэж ярьдаг юм байна лээ. Тэгээ таныг ажиллаж явах үед одоо энэ замын үдийн шилжүүлээ ачих төсөл те. За тэрний дараа Монпе 1 2 гээд нэлээд олон тийм Японы зээлээр маш амжилттай хэрэгжсэн төслүүд байдаг шүү дээ. Тэгэхээр та одоо яг тэр зээл тусламжийг ерөнхийдөө бүтгэхээр болчлоо гэсний дараа нэг том ажил тулгарсан нь Оросын талтайгаа яаж зөвшөлдөх вэ гэдэг ажил болсон болов гэж би хардаг. Тэр талаар та нэг түүхээс хуваалцаач. Тийм ээ. Хамтарсан үйлдвэр л одоо юм чинь тэгээд нөгөө талдаа хэлж зөвшөлдсөж одоо хийхгүй бол дараагаар нь ваах юм ярьж байгаа тэгээ бүтэхгүй болцсон шүү дээ. Тий. Тэрнийг одоо яг хэрэг дээр Оросын төмөр замыг тэргүүл өдөрч байсан Геннадий Матвеевич Падеев гэж өстой авийн минь үгүйд ав болж байсан сайхан түшигтэй Орос нөхөр тусалсан юм аа. Би дуртай үедээ очиж уулздаг одоо ажил асуудлаа ярьдаг тийм л одоо байсан. Орлог сайд Мартинчук гэдэг нөхөр манайхан хэлсэн байсан. Үгүй танаа араас унсаа юу гэж. Падеев сайдыг одоо хичнээн юу байхад чинь ингэж одоо зүсчраад тэгэл асуудлаа шийдүүлээд одоо Шууд яваад гардаг гэж. Тэгээ би Японы зээлийг авах тухай асуудлыг Падеев сайдад одоо дуулахгүй болохгүй шүү дээ. Тэгэн шүү дээ. Ойн нийлүүлэгч нөгөө тал. Тэгээд хэлсэн Мартинчукыг дуудлаа. Тэгээд одоо ийм байна. Манайх ч одоо хэцүү хүнд хэцүү ийм цаг тэгээд одоо Росси юм ярьж явна гэдэгсэн чинь хичнээн ядарсан ч гэсэн Оросын төмөр зам Улаанбаатар төмөр замыг одоо дэмжиж тэтгэх боломж одоо байна гэж манайхан даналцж эхэлсэн. Тэгнэлтэй дэгдэг байна. Тий. Тэгсэн чинь чи витер амаараа шоргож очих гэж байдаг. Тэнд байгаараас битгий өөрөөсөө одоо ийм хүнд байна шүү дээ. Гэх одоо маяг юм яриад. Тэгээ ер нь тэгэхэд одоо араас үнэгүй ирээсэ видрий гэж байна шүү дээ. Тэ? Үнэгүй зам төмөр видрий гэж одоо байна. Тэгээ арай зүгээр чи хаалга цаанаас нь хаа гэж ер нь варгалж л одоо хэлсэн тэ. Тэгэл одоо шууд протокол үйлдээл тэр Японоос одоо зээл тусламжийг авахыг харилцсан одоо зөвшөлдсөж протокол дээр гараа юусах зурцгаас. Тэр чи одоо тэгэл ер нь ажил явчихж гин гэсэн үг. Тэгэл явчихж байна л гэсэн үг. Тий. Тэгэл явж байна гэсэн. Тэгээ манай Няма гэж ерөнхий инженер. Ер нь одоо энэ ажлыг яг одоо өдөр тутам Японуудтай хэлцээ хийдэг хүмүүс маань бол Няма барьцгүй техник ээлжийн дарга байсан
Эрдэнэтэн Дасцог гэж хоёр мундаг хүн л дээ. Тэгээд тэр хоёр маань гардаж одоо ингэж явна. Энэ үйлдвэр худалдааны орлого сайд байсан Ёндон энэ хэд. Би надаас бол одоо байнга л надад илтгэл явсан юм байна. Ийм байна. Би санаа оноогоо хэлнэ. Тэгэл одоо янз бүрээр л ингээл хамтарч л одоо байгаа юм чинь. Ийм л маягаар л тэгэл бүтэх юм чинь ч тэгэл янтаал. Аяндаа л юм байна. Янтаал тэгэл бүтчихдэг шүү дээ. Хайдын сайд гэснээс 1992 онд баха. Таныг ажил аваад удаагүй байхад анх Монголд хөл тавьсан юм гинлээ гэж би дуулж ирсэн. Тэр уулзалтын талаар та нэг дурсаж өгөөч. 92 онд анх Бадеев сайд миний урилгаар Монгол улсад альж ирсэн. Тэр чинь олон улсын төмөр замын бас нэг том зөвлөгөөн болсон юм аа. Тий. Тэгээд энэ вокзал дээр уулзалт болоод тэгээд би тэрийн хооронд тийм халуун илгэсэг татна анхны тийм одоо уулзалт болсон л доо. Тэгээд тэр ярианы дотор ижийн тухай яриа их зай ээжсэн. Зөв. Тий. Ижигийн ер нь ээж хүн гэдэг одоо ямар байдаг? Үрийн төлөө яаж одоо санаа сэтгэл ингэж зовж одоо явдггүй энэ тэрэ гэж ёстой жинхэнэ сайхан нөхөрсөг яриа хөврөхгүй юу? Зөв. Би тэрнийг юу жадаа хэлсэн. Бадеев сайдтай ийм яриа болсон. Би баахан таныг магтаж одоо ярилгүй яхав тань чинь гал. Жужаа маань чиг хоёртай тийм байсан. Тэгээд сүүлд нь би Москва явах болоод тэгээд би Москва явлаа. Гэж хэлсэн чинь жужаа гүй тэр том сайд хүн яаж одоо миний хэдэн бороо харуулыг тоогооч тэгтээ би гээд сонинд ёстой нэг сайхан дарайтал яасан хатаасан сайхан өрөм тэгээ говийн тос яасан бороо харуул ингэж боогод үний зөнд боогод тэгээ улаан утсаар ингэж боосон юм байна. Тэр нь ямар ч ер нь бол хүндэтгэлийн тэгдэг болтой юм байна. Хүндэтгэлийн. Одоо цагаан сараар их тийм ахмад хүнд үзэн боож өгтөн заавал улаан утсаар боож өгч байгаа гэж харагддаг. Тэр тийм үчиртэй юм шиг байна. сайхан юм байна. Яг ёсоор нь жандарны хуулинд хийгээд аваачаад өгсөн. Гөөм их баярлсан. Орлого цайдаа дуудаад одоо Арашийн ээж надад явуулжээ. Энэ одоо харуулъя гэж. Үүднийхэн тусгыг одоо дуудаад болор тавгад хийгээд ингээм тийм мундаг ястал. Тэгээд ер нь Бадеев сайдтай миний тэр нэг тийм ховийн сайхан харьцаа тогтсон шүү дээ. Тэгээд тэр ер нь ховийн дотны харьцаа гэдэг бол улсын ажлыг урагшин явуулахад ялангуяа томоохон төвшөнд одоо гол одоо тийм нэг тийм албаны ийм харьцаанаас илүү бараг жоохон одоо далмараа алгадсан тийм харьцаа чинь том мундаг байдаг л та. Тэгж байгаа. Мундаг одоо байдаг. Хамгийн анх тэр замын үдийн шилжүүлээ ачих болох одоо тэр том төсөл байна шүү дээ. Тэр чи одоо ер нь анх бид нар нэг хийсэн юм а да. Өөрсдөө хийсэн юм а да. Тийм болж байсан. 1990 онд За. би ерөөсөн замын нэгдүгээр урлагт даргуулж ирээд тэгээд замын үд дээр шилжүүлэн ачих байгаа. Тэр чинь ерөөсөн хятадын талд мөнгөө бид нар валютаар өгөөд тэгээд шилжүүлэн ажилтныхаа ажлыг хийлгдэг тийм л байсан шүү дээ. Одоо 90 шилжүүлээ ажилт явагддаг. Тэгээд мөнгө өгдөг. Тэгээд мөнгө тэглгүй яг үнээр ажиллаа хийлгэж байгаа юм чинь. Тэгээд өөрсдөө хийгсэн ийм шийдвэр гаргаад л одоо тийм талбай байгуулсан. Тэр нь хамгийн түрүү Сингапур энэ Малай чиглэлээс Братскийн одоо Оросын хөнгөн цагааны үйлдвэрийн түүхэд Порошок тэндээс авдаг байсан. 200 мянган тонн ачаа. Тэгээд тэрийг бид нар өөрсдөө хийж эхэлсэн шүү дээ. Зөв. Тэгээд та тэрийг сүүлд Японы бас зээл тусламжаар илүү сайжруулж сайхан болгосон юм байна шүү дээ. Гэхдээ тэглгүй яг уу. Тэр бол яг одоо тэгээд гар механикдсан, холидсан одоо нэг тийм аргацаасан юм бол одоо болсон шүү дээ. Тий. Байсан. Японы тэр шилжүүлэн ачих байгууламжийг одоо барьж өгсөн бол энэ бол олон улсын жишгт нийцсэн ерөөсөн урд өмнө хэзээч байгаагүй ялангуяа манайд тийм одоо сайхан зам талбайг байгууламжийг барьж одоо өгсөн.
Ийжүүрээр нээж өгсөн шүү дээ. Орон суустай, 60 айлын орон сууц. За тэгэл худаг устай. Замуу чинь одоо усны гачаал байнга л одоо гардаг байсан. Гэхдээ яагаад юм одоо хайгуулын ажлын мундаг л хийсэн баг. Манай сайн мөнийс 13 худаг замуудыг хангадаг шахуу байсан. Тэгсэн чинь замын цааталд үрсэн Японы худаг болохтой зүгээр усын ундраг нь бориглоод шахуу байдаг одоо тийм юмыг л хийгээд өгч байсан. Тэгээ өгөөмөр сэтгэл гаргаж хүнд юм хийж өгнө гэдэг чинь цаанаасаа одоо нэг тийм сайхан болдог юм билээ л дээ. Тэр чи одоо буцалтгүй тусламж байв уу? Буцалтгүй тусламж. Буцалтгүй тусламж. 20 за 97-8 сая төгрөгөөр доллараар одоо бүтсэн тийм ич шүү дээ. Өгөөмөр. Ер нь тэгээд энэ тасранд одоо хэлэхэд Японы зээл тусламжийн энэ ажил бол өстой монголчууд төмөр замчдын жинхэнэ арьсад наалдсан. Шингэсэн. Одоо тийм юм болсон юм. Тийм байна. Төмөр замд одоо хийсэн таны олон ажил бий. Энэ 14-5 жилийн хугацаанд бол томоохон ажлуудыг бол дурдаад бол нэлээд бас ярих бах. Тэр дотроос энэ 2 загал гэж их том ажил нэг хэсэг одоо намайг оюутан байх үед нэлээд шууган боллоо л. Тэгээ тэр үед одоо Монгол инженерүүд, төмөр замын инженерүүд өөрсдөө модернизац хийж вагон зүтгүүр хийж гинэ гэж. Энэ талаар та нэг түүхийг хуваалцаач. Энэ 2 загал гэдэг маань яг ямар учиртай хийгдсэн төсөл вэ? Миний гэж нэрлэдгийг гүйлгч гэж юу байх вэ? Зүгээр тэр он жилүүдэд төмөр замын өрүүл дээр сууж байсан болохтойгоо зэрэг тэгэл хүссэн ч энэ муу 3 үсгтэй нэртэй холбогдоод л байдаг юмнуудаас мэрсээр байж л байна л да. Тэрний нэг нь бол яхарга байхгүй. Энэ 2 загал гэж нэрлэгддэг 20 секц 10 зүтгүүр юм байгаа юм. 1993 оны хавар чиглэлээд энэ чинь зүтгүүрийн инженер Ганбаатар битээр Канад улсад очсон. Тэгээд Канадын төмөр замын үйл ажиллагаа тэр дотроо элч тэрэгний Канадын депогийн одоо ажил энэдрэтэй одоо битээр бол нэлээд сүрхий сайн танилцсан. Тэгээ Ганбаатар маань одоо доогуурын шагаагаал ингээд үзээд байна. Ер нь чамд одоо иймэрхүү маягийн зүтгүүр хийж болмоор байна уу гэж би асуусан. Манай хүн чадна гэж байна. Тэ. Мэргэжлийн тийм хүн ингэж одоо үзэж байгаад одоо би ч гэсэн бас дотроо их тийм баясаж одоо явсан 10 хэд хоногийн тамилт маань зүгээр нэг тийм ингэс тэгс хийсэн цаг барсан одоо ажил биш гэдгийг би итгэж л одоо болсон л доо. Тий. Энэ ч одоо энэ юу Канадын төмөр замын танилцсан гэж одоо ярьчихсан гэдэг. Тэгээд Канад зүтгүүр ч үгүй. Энэ үү? Ерөөсөө нөгөө тий. Модернизац хийсэн Канад зүтгүүр. Ерөөсөө яг энийг л дуурайлгаж. Ерөөсөө л одоо энийг л дотор гадаргүй л одоо нэг иймэрхүү юм. Өнгө нь бол арай өөр байгаа шүү дээ манай юу чинь тийм ээ. Ерөөсөө л одоо энийг л хийсэн байгаа. Тэгээ энэ Канадын нөхдүүд надад дурсгсан ширээн дээр байж байдгийг бэлэг дэмбэрэл. Гоё юм аа. Тий. Энэ загвараар хийсэн байгаа. Би зүгээр өндөр бүтээл. Тэгээ модернизац гэдэг чинь ийм шүү дээ. Юу шин зүтгүүр худалдаж явна гэдэг бол одоо тэр чинь асар үнэтэй өндөр өртөгтэй болж байгаа юм тий. За ер нь энэ Dash 7-гийн чинь бид нар дунджаар $5 сая авсан. $5 сая авсан. Модернизац хийн гэдэг бол одоо нэг 2 сая гаруй одоо тэр юм руу явна шүү дээ. Чи бараг 50-60% төвчтэй. Тийм тэгж л одоо тиймэрхүү юм болчихж байгаа юм чинь. Тэгээ яг хуу дизелийн л одоо худалдаж авна гэж би дөрөв ярьсан. Бусдын бол тэгэл одоо өөрсдөө хийж за мэдээ тэрний одоо дангуудын тэрийг авах хорих юм байлгүй л яг. Тийм байна.
энэ хоёр зүтгүүр маань одоо өртгөө асар богино хугацаанд нөхсөн байх та. Та тооцоолж үзчихэв. нөхөлгүй яах вэ? Сүүлд Момпи 1-2 гэж дахиж их том зээл авлаа шүү дээ. Тэгс. Тэр чи одоо нийтдээ бараг $77 сая байна. Тэгс анхны одоо Би энэ Момпи зээлийг ингээд уншиж яхнаа тухайн үедээ байтугай одоо ч юу н олдоход ховор зээл байна лээ. Яагаад гэвэл жилийн 1% хөвтэй. Тэгээ 30 жил. Нэг нь бүр 20 хэдэн жил энэ төр гээд ийм баг хүүтэйгээр энэ урт хугацааны энэ хөгжлийн зээлийг аваад бид нар их том ажлуудыг бас хийсэн юм байна шүү дээ. Тэр Момпи зээлээр одоо Улаанбаатар төмөр зам ямар том ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм бэ? нийтдээ ерөөсөн $77 сая үн бүхий тэгээ салбарыг одоо тавьчихсан юм байсан. 455 ачааны вагон. 30 суудлын вагон. За тэгээд 46 ширхэг энэ зүтгүүрийн депо суурилсан. Одоо үйл ажиллагааны хэвээрээ яг л хэвийнээр ажиллаж байгаа. Засварын танаг төхөөрөмжүүд. За тэгэл замд 200 гаруй километр газарт одоо зам төмөр рейсийг шинжилсэн. 2 даашлолоо гэж одоо нэг тэр үедээ л ёстой энэ манай замаар чинь одоо явж байсан тэр их өндрүүр ашигтай тухайн үеийн дэлхийн тээврийн шинжлэх ухааны хамгийн оргил үеийн ололт байсан баг. Тэр хоёр ичид тэрэг тэр чи Багнуур Улаанбаатар хоёрын хоорондох нүүр тээврийн ажлын 80% нь хоёрын зүтгүүрээр хийдэж байсан. Ердөө тэр хоёр. Тэгээд эдийн засгийн асар их үр ашигтай. Одоо дизелийн түлшний хэмнэлт гэж чинь 30% хэмнэлттэй тос маслын хэмнэлт 17 дахин одоо тэгж баг зарцуулдаг гэсэн тийм л эдийн засгийн тооцоотой тийм хоёр зүтгүүрийг авсан байгаа юм. Гэх одоо мэтлэнгээр тэрэн дотор бол энэ юу нөгөө үер уснаас хамгаалах төсөл шилэн кабель эдгээр ороогүй. Тусдаа шүү дээ. Тусдаа явсан тийм төслүүд байгаа юм. Тэр үер уснаас хамгаалах төсөл чи одоо хичнээн долларын ямар төсөл болж өнгөрсөн юм бэ? Тэр нэг 27-8 сая долларын тийм одоо төсөл болсон. Энэ чинь улсын хойд хөлөөс хонхор хүртэл 480 км газарт 88 гүүр хоолой объектыг шинжилсэн шүү дээ. Нүсэр ажил биш. 2004 оны 9 сарын 28-нд одоо энэ хонхрын наадлын том гүүр дуусч байсан. Тэгэл тэр ажилд цэг тавьсан да. Тэр маань одоо хэдэн жил үргэлжилсэн байх вэ? Нэг 2 жил гаруй үргэлжилсэн. Тэгэхээр энд ирсэн одоо гол учир шалтгаан маань нөгөө Японы зээл тусламжтай холбоотой. Тэр дундаа одоо төмөр зам анх шилэн кабельтай холбоотой гэж сонссон. Тэр талаар та нэг ярьж өгөөч. За. Заварг би ярилцгүйгээр энэ хөшөө. Хэлээд өгч байгаа баха та. Тэгээ энэ шилэн кабель чинь анх одоо манай улсад интернет олж ирсэн шүү дээ. Интернетийн одоо сүлжээ энэ юм одоо орж ирсэн. Үнэхээр шинжлэх ухааны техникийн орчин үеийн ололтуудын нүүр тол одоо болоход бол болж байсан да. Энэ одоо тийм байсан байгаа юм. Ерөөсөн тэгээ төмөр замын холбооны салбарт боцолтгүй тусламжаар биш зээлийн одоо хүрээнд бол энэ томоохон суурин газруудыг суурин АТС-үүдийг сайхан орчин үеийн холбооны танах хэрэгслээр танилцсан шүү дээ. Тэр бол төмөр замын тээврийн техник нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тун чухал одоо хэрэг болсон. Зөвхөн тээврийн хийгээд ашиг орлогоо нэмэгдүүлэх гэхийн зэрэгцээгээр өөр бизнесийн одоо зүйлүүд ямар боломжтой байна гэдгийг одоо бид нар бас оролцож байсан. Тээврийн сүүжийн компани гэж одоо байгуулж байлаа. Даатгалын зорчиг тээврийн даатгалын компани гэж одоо байгуулсан.
Релком гэж одоо бүр нэр өгөө тийм компаниг байгуулсан чинь Тухайн үед харилцан холбооны салбарт төдийгүй Монгол улстай л анхны шилэн кабелийн тоонд орж исэн байна. тэгдэггүй анхны шилэн кабель. Ерөөсөө энэгүй тэгээд нөгөө интернет энийг дагаж орж ирсэн гэдэг чинь тэр. Тийм байна. Тий. Тэгэл дараагаар нь одоо сум хооронд, аймаг хооронд, улс хооронд тэгэл тангид явсан шүү. Том ажил байсан Тий, байл. том ажил байсан. Монгол улсын засгийн газар тэл дундаа зам тээр хөгжлийн яам Улаанбаатар төмөр замын зүгээс бол шуулга арга хэмжээ авч холбогдох асуудлуудыг төл засгийн хэмжээнд тавьсны үр дүнд өнөөдөр энэхүү асуудал 100% шийдэгдэж байна. Одоо бидэнд раашгүй ийм хэмжээний бас хөрөнгө оруулалт хэрэгтэй юм. Төмөр За зам. манайхан юу яаж вэ? Ер нь бол ухаанатаа замын дарга хэрлэн дэргүүтээ манай төмөр замын өнөөгийн энэ шинэ удирдлага төмөр замаа сайхан авч явахын төлөө өнгө зүсийн адайхан байлгахын төлөө үнэхээр мэрий хичээж байна. А тэгтэн ер нь зайлшгүй томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ерөнхийдөө бааз маань бол жоохон хууцчихлаа шүү дээ. Суудын хэдэн вагоноос одоо ингээл ахуулаад ингээд харахад бол олон төмөнч одоо бас жоохон тэгж үзэж одоо байна. Ингэхтэйгэн зэрэг томоохон хөрөнгө оруулалт хэрвээ олддог юм бол туухал хэрэгтэй байна л да. Шийдэгжил одоо боддог шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Төмөр замын гадаад харилцааг ер нь хэрхэн яаж хөгжүүлэе гэж бодож байна. Яаж ажиллаж байна? Хуучин бол үндсэндээ тэгэл баруун хойшоо хараад сарвчлаад одоо ингэдэг л байсан цаг үе шүү дээ. Хятадын төмөр замтай мундаг харьцаа тогтоосон түүний удирдлагатай. Тэгэл одоо Канада, Америкээс одоо ингэ явсан. Яваад өгөө тий. Яваад өгсөн. Гадаад харьцаа овоо хөгжиж байсан. Гэхдээ ерөөсөө өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт гэж одоо бид нар чинь шулганалаад байна шүү дээ. Тий. Тэр үед тэр юм л орж ирсэн. Орсон. Зүгээр тэгтэн Монгол улс үнэхээр одоо хүнд байсан манай улсын эдийн засаг. Тэгээ гадаадынхан бол социалист систем нурсан. 92 онд бол одоо би АСЖД гэж одоо олон улсын төмөр замын хамтын байгууллага Варшавт үйл ажиллагаа явуулдаг. Тэрний гүйцэтгэх захирлуудын баг хурлыг би толгойж байсан. Оо за. Тий, намайг одоо сонгож. Тэгээд тэр надад бас одоо тэр замуудаа суралцах зах зээлд нөгөөдүүч маань адилхан л одоо бид нар хөл тавьж байгаа шүү дээ. Техникийн хууль өндөр хөгжилтэй. Бас баггүй дэм үзүүлж байсан юм аа. Төмөр замд тэр 90-ад оны хүнд хэцүү үед шийдэгдсэн нэг том ажлын нэг бол орон сууцны хөвчл байсан. Тухайлах юм бол одоо нийгэм орон даяараа тэр чинь өмч хөвчл гэж явж исэн. Тэгэхээр нөгөө төмөр замд нийгмийн шинжтэй бас томоохон өөрчлөлтүүд явагдсан байхаа. Тэгээ тэрэн дээр одоо төмөр замын ажлагчдын орон сууцыг хөвчлөх ажил явагдсан гэж би дуулсан юм байна. Тэр одоо хэрхэн яаж болж өнгөрсөн юм бэ? Тийм ээ, тэр дээр одоо маргаантай байсан юм. За. Тий. Болохгүй тухай. За. Төмөр зам чинь өөрөө төвлөрсөн зохион байгуулалттай нэгэн удирдлагатай. Ийм одоо газар шүү дээ. Тэгээд тэн дээр нийгмийн асуудал тэр дундаа орон сууц бол яггүй л дээ. Төмөр замчдыг төмөр зам дээр тогтоож барих асуудал ч гэсэн түүнтэй шууд холбоотой. Энэ талаар би Японы нөхдөдтэй ч одоо зөвлөлдөж ингэж ярьж байсан. Бадэ сайттай ярьж байгаад тэгээ бадэ сайт шууд эхлээд л би санаж байна. 998 айлын орон сууцыг хөгжлөхийг зөвшөөрье гэсэн одоо тийм албан загтал хийж байсан. Тэгээд ер нь хөгжлийн ажил одоо шуугж өгсөндөө хийсэн. Одоо ялангуяа томхон суурин газрууд руу төмөр замчид их л дуртай л одоо байсан. Шогон замаа тэр болгон одоо чадаагүй шүү дээ. Тий. Дестратагаар хийхгүй бол болдог бай. Одоо ч гэсэн улсын орон сууцнд сууж байгаа хүмүүс биш дээ чинь. Би танаас нэг сони юм асууя. Танд одоо за амьдралынхаа 53 жилиг та ингээд төмөр замтай холбосон байна, тийм ээ? Танд төмөр замд мэдэхгүй юм байна. Би одоо хүртэл төмөр замыг мэдэхгүй хэвээр явна гэж боддог. Мэдэхгүй. Араа юм нэг харахгүй биш байх. Тэгтээ би мэдэхгүй.
сурчил явна. Сурахыг хичээж байна. За тэгээ хэдий хэртэл сурах үлдээ юм чи хязгаар биш шүү дээ. Замын даргынхаа хувьд төмөр замын дарга байхдаа ер нь доор ажиллаж байгаа хүмүүс чинь таныг ямар зан характертай гэж үнэлдэг байсан юм? Юу гэдэг байсан ер нь? Гэхдээ намайг хэн юу гэж хэлж байна гээд одоо тэгэл байх хүчтэй би. Тэг. Зүгээр ерөнхийдөө бол зарим нэг нь одоо ярьж байсан баха бас одоо далайлтны их тавилтан зөөлөн тэр талдаа гэж. Би дор богино амьдралтай ажилчин хүний төлөө явах юмсан гэж одоо ингэж миний мах цусны юм уу да тийм хүмүүжил одоо байх. Муу өдөрдөгч гэж байна өгөхөөс муу хамт олон байдгүй гэж тэгэл хамт олныг яаж нягтруулах вэ? Нарийн одоо тэр арга ухаан механизмууд одоо байна л да. 81 оны эхо сэтгүүлийн номер 3 гэж одоо толгойд бүр хадаатай байдгийг. Тэрүүн дээр сулхан өдөрдөгчийн 13 шинжгээд Бүр жигсаагаад Оросоор шүү дээ. За. Тэг ингээд жагсаагаад бичсэн. Одоо байна. Манай хүн бол одоо нэр хүнтэй жоохон дуртай энэ дэр байнга одоо эзэлнэ. За тэгэл хаалганы байнга онгорхой нээлттэй хэн дуртай хүн орж ирнэ. Гарын үсэг зурхад энэ гартаан утас барьчихсан нөгөө гараараа харахгүй шгуу гарын үсэг зурна. За тэгээд ухаан одоо компани маягтай хүний даалмар их алгадна гэх одоо мэтлэнгийн 13 зүйлийг дараалал бичсэн. Би тэрнийг хуулж аваад тэгээд сүүл дуртал намын төвөрөнд ажиллаж байхад би тэр 13 шинжийг ингээд цууруулаа бичсэн өрөөний хард цавгаар наатсан одоо тийм байдаг байсан. Их шудраг энэ ажилдаа бол ёстой чин сэтгэлээсээ ажиллаж явсан да. Би ч гэсэн одоо дандаа санаа зовно. Одоо хаана юу болчдгийм боллоо. Ингэдгийм бол ялангуяа диспетчер гэдэг ажил их хүнд байсан. Ястаа хичүү ажил юм байна лээ. Нөгөө миний шанааны энэ шүд ингэж Гаднаас нь санаас тулж сурах байсан гэд энэ тэгж нэг. Тэгтээ төмөр зумын хөдөлмөр сайхан хөдөлмөр шүү дээ. Сайхан. Сал харахгүй сайхан хөдөлмөр. Түдэр нөгөө манай эхнэрийн яриад байсан. Нөгөө цаг наргүй явж ийн гаднаасаа харагдаг шахуу гэж ирсэн чинь энэ л газар л. За за. Тэгж байгаамаа. Ер нь одоо төмөр замын зүрх судас одоо юм да. Энэ үгээр л одоо бүх юм сангигдаж, зохион байгуулагдаж явна да. Сайхан албаа. Та чинь 79-с 81 онд ажиллаж илв диспетчерээр. За тэгсэн. Зөв. 79 онд би толгойтой сэн дээрээ диспетчер болж ирсэн. Өөр бас нэг хийжсэн ажилч одоо зурмгийн инженер үлээ. Тийм тэр гарсан нөгөө зурмаг юунтан Одоо энд харагдаж байгаа мөн одоо би үзүүлье. За одоо энд ерөнхий ийм л одоо байдлаар явна гэж зурагдаад төлөвлөгдөөд батлагдаад яг мөрдөж байгаа нь энэ. Тийм байна. Тий. Ер нь хоногийн 1440 минутыг яаж үрээшигтэй ашиглах вэ гэдэг тэр л ухаан одоо цаг нартай уралдсан өрсөлдөөнт ажил юм да. Тийм байна. Том зохион байгуулалт. Ер нь диспетчерийн албачлаад яггүй шүү дээ. Яг ингээд сууж явахад бол нэг үүрийн 4 цагаас 6 цагийн хооронд энэ болдогсон бол энэ мөн 2 оногтой шүтэнцэн юм дуулаад хачуулмаар одоо болдгоо шүү дээ. Өөрийн ирэхгүй юм. Адуу хөтлөө үргэлж ойчдаг. Би мэднэ. Үүрээр яг тэр үеэр одоо морь манж яваад нь тэгж одоо амьд амтан болгонд яадаг л да. Бүх юм эндээс чинь одоо диспетчер бол өөрөө эндээс хэн нэгнийг дуудаж суулгаж байж бэлсэх газар орно. Жолонд орно. Салах арга байхгүй. Зүйрлэхэд одоо яг ерөөсөө зүүнний үзүүр багтахааргүй тийм л нарийн зохион байгуулалт хийж ажиллана. Эний чинь энэ хүн одоо ингэ хардаа.
ингээд зурдсан. Орооны 5 цаг хүртэл ерөнхийдөө ажлын төлөвлөлтөд ингээд зурдсан байна шүү дээ. 5 цаг хүртэл. Энэ юу бол ер нь сайн диспетчерийн одоо ажил 3 пергон төрүүлж явдаг гэж одоо ярьдаг. Пергон гэдэг нь бол өөртөө тоорондын цаг гэж байна. За. Тийм. Тэгэхээр яг манай хүн бол ухаан одоо 3 биш энэ хэдэн цаг болж байна. 1 2 3 4 5 цагаар одоо графикаар зурцсан байж шүү дээ. Ерөнхийдөө одоо нэг ингэж гал дээр явна. Яг хөө дээр нэг наанцааны юм болох нь болох л баг. Тий. Яг л энэгээр ингэж л төлөвлөж, ингэж л цаг нартай уралдаж, ингэж л зохион байгуул, ингэж л самбаачилж, ингэж одоо ажиллах ёстой. 1981 оны 8 дугаар сарын 17-нд хоёр галтрын Баян хоолтын хооронд мөргөлдсөн. Тэн дээр 2 минут одоо тийм завсар гарахгүй юу? 2 минут завсар гарсан. Тэгээд одоо галтрыг илж байхад өөдөөс нь галтрыг гарсан. Тэгээ мөргөлдсөн шүү дээ. Тийм аюултай нарийн ажил шүү дээ. 2 минутын лалдаа хийсэн юм байна. Тийм байна. Таны одоо ажил амьдралын гараа эхэлсэн толгой төртөн дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэ өртөөнөөс одоо та хамгийн анх жижүүрийн одоо албан тушаалаас ажиллаж эхэлсэн. Тэгээд одоо ингээд төмөр замын бүх шатлалаар ингэж явсаар хагаад ингээд замын дарга болж исэн түүхтэй байдаг. Тэгэхээр одоо энэ толгой төртөө тухайн үе таныг ирэхэд одоо ямар байгууллага өгтөж байв? Энэ талаар та нэг товчхон ярьж өгөөч. Ер нь өртөөнийхөө талаар нэг дэлгэрүүлж сайхан ярьж өгөөч. Ямар хамт олонтой байв? Яахраг байхгүй төмөр замчин Араш гэдэг хүний төмөр замын ажил амьдралын босго өртөөдийн нэг би чойроос яг жинхэнэ ажлын гараагаа бол чойроос эхэлсэн хүн. Тэгээд замын тэргийн замын орлог дарга болдоргийн дамжуулалтаар чойроос наашаа ингэж 79 оны 4 сарын 13-ны өдөр шиг санагдаж байна. Тэгээд толгой төртөнд ирж өртөөний даргын туслах буюу ахлах жижүүр одоо болж байсан. Та өртөөний одоо даргын туслах жижүүр байжгаад нэг 2 жил диспетчерээр явчаад буцаж ирээд тэгсэн дарга өртөөний даргаар ирсэн шүү дээ, тийм ээ. Та нэг ярьдаг шүү дээ, нэг дижитал нэг ирээд гээд. Тэр чи одоо өртөөний дарга болчоод хэр удаж байсан юм бэ? 83 оны хавар юм баха. Оо за. Би цэрнэрүү дарга дуудагдаад. За. Тэгээ манай ажилчдын машин ажилтан зөөгөөд байхгүй. Би автобусны буудлын дээр зогсож байсан чинь нэг том хар машин хажуу дээрээ зогслоо. Зөө. Араас нь манай орлог дарга бямтарч өгөө хараад ирлээ. Тэгэл бямтарч чихэнд дээжид гээл тэгж байна. За. Санаачирсангүй одоо дижид гэдэг чинь хэнч үлээ. Нөгөө бугын дижид гоо шүү дээ. Бугын дижид гоо. Минь тус ягаад сайхан авардж байна уу. Нэг сайхан тийм дөлгөөн юугаар ментлээд л нөгөө хүн чинь одоо тэгж хандаж байна. Өртөөн дээр буусан өртөөний өрөөнд миний өрөөнд ороод ирлээ. За. Намайг толгой төртөний дарга болцсон гоо газрын зураг дээр ерөө өртөө гээд тэгээд одоо өрөөмийн рүү сум заатсан. Оо зөө. Тийм юу. Тэмдэглэсэн байсан шүү дээ. Тэмдэглэсэн одоо тийм байхгүй. Тэгээд тэрнийг дижитал харж хаад их гайхаж, их олзуурхаж. Өө эн чин одоо ерөө өртөөнөөс мод ачдаг тэрнийг одоо энэ газрынхаа зураг дээр сайхан тэмдэглэсэн байна гээл. Одоо ингэж байна. Тэгсэн чинь миний ширээн дээр юу Правда сонин дэлгэтэй одоо байж. За. Тэгээд сайн байна. Правда сонин уншдаг юм байна. Гээл одоо ингээд тэгж байна. Жамин Сүрэнхой гэж Макамнадын экспедитор одоо төлөөлөгч өвгөн тэнд байж байна. За. Одоо нөгөө Паданы юга махажсан. Одоо тэр бичвэрнтэн үйлдүүлэх яах гээд ирчихсэн одоо Жамин Сүрэнхойг суусан чинь толгой төртөөг ерөөсөн ёстой малгай тавиад магтаж хийж байна. Задагч. Ер нь одоо толгойч шиг ийм сайхан газар байхгүй л гэн махыг одоо ингэдэг л экспортын махыг ингэдэг л гэн янз бүрээр магтахал юм юу вэ? Үг хайрлахгүй гөвж байна шүү. Тэр нэрлэлсэн. Тэр их юу болоо. Тэгэл дарга их өндөр сэтгэлтэй толгойтоос морчсон байгаа. Дараах нар нь намайг
одоо сургууль явуулах тийм шийдвэрийг гаргасан юм байна лээ. Тэгээ намын төвөөрөө тээвэр холбооны хэсгээс бол энэ намын дээд сургуульд гэж одоо өргөлөөгөр хэлгдэгсэн. Тэгэхээр би одоо яхад би өөрөө нэг сургуульд явахч бас нэг их тийм дуртай биш. Нам улсын одоо тийм юу нэг тийм байгаагүй. Одоо тийм л байсан байгаа юм. Тэгээ яг одоо дарга дээрээс яв гэж байгаа болгохтойгоо зэрэг явдаг юм байлгүй, өргөдөл бичих гэж байгаа болгохтойгоо зэрэг бичдэг юм байлгүй ингээл аваад ганцхан орос хэлний ялгалт өгөөд тэгээд би ногоон гэрлээл Москва мартсан үе дээ. Ажилд орсноосоо ихсэл ер нь гэрийн бараа баг хардаг байсан юм шүү. Бараг л харахгүй байсан да. Төмөр зам гэдэг чинь их хүн төлмөр ер нь цаг наргүй ажилладаг. Тэгээ тэр бүхнийг л одоо даван туулгаас шаарга байхгүй. Тэр том охин алдсан байсан. Тэгээд миний аав ээж өсгсөн л дөө. Би нэг оюутан байсан. Тэгээд төгсч ирээд бол 2-3 жил нэг хүүхдийн зовлон үзээгөө. Тэгээ багыгаа төрүүлээд өстө өсгсөндөө бага охиныгоо. Би зөрөөд активд яваад гэсэн. Тэгсэн чинь манай хүн зөрөөд активд яваад гсэн. Тэгэл нэг жижигхэн хүүхдтэй байсаж байгаа залга харна би хүүхдтэйгээ имлэгт. Яагаад ингэж дэдэм болоо гэж гайхаад нөгөөд чинь ханиад түрэл хатгаавал нөгөө жоохон байсан. Тэгэл санаан зовоол утасна. Тэгэл тиймэрхүү маягтай яж байгаа л манай хүн 2 жил болоод төгссөн. Тэгэл ер нь амьдрал эхэлсэндээ би ч гэсэн тэр цаг наргүй хөдөлмөрийг өөрөө мэддэг. Тэгээд их хурлын гишүүн болцсон чинь харин гайгүй ажил юм биш үү? Төмөр замд байснаас хэлжсэн. Гэхдээ их хурлын гишүүний ажил гэдэг бол бас л асар хүн хөдөлмөр л дөө. Таны 8 жил одоо суусан төрийн ордныхоо гадаа зогсож байна да. Тэгээд одоо 2004 онд манай үзэгчид санаж байгаа бол Рашва улсын их хурлын сонгуульд Дундгов аймгаас нэр дэвшиж өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгээд төмөр замын хүн маань ингээд төр төмнийхээ итгэлийг хүлээж улс төрийн одоо замналаар улсын их хурлын гишүүн болж явсан. Тэгэхээр улсын их хурлд орно гэдэг хууль тогтоох байгууллагад ажиллана гэдэг бол амаргүй баг. Ялангуяа одоо тэр олон хууль, бодлого, төсөл хөтөлбөрүүд гээд улс орны гадна дотны олон мэдээлэлтэй танилцаад явдаг баг. Ер нь улсын их хурлын гишүүн болоод ажиллах танд ер нь ямар хувь вэ? Ажлууд их вэ үү? Яг үнэ хэлэхэд төмөр замаасаа явах дурггүй байсан. Ер нь их хурлд байсан он жилүүд өстой далай шиг ирчүүдийн тунд би байсан. Сайхан. За тэгээ сүүлдээ бол бас ойлгож улс орны хэмжээний одоо асуудлыг харин өндөрлөг дээрээс харж дурандаж ингэх одоо боломж олдсон явдалд бол би миний амьдралд тохиосон завшаант одоо тийм үе гэж ингэж одоо ойлгож явдаг юм аа. Транзит Монгол гэдэг хөтөлбөрийг би өөрөө санаачилж хэлцэж одоо ингэж засгийн газрын хуралдаанаар батлуулж байсан. Өнөөдөр Транзит Монгол одоо ингэж амжилттай хэрэгжиж явна гэж одоо би ингэж боддог. За мөн яаманд байхдаа энэ МТЗ гэдэг компани ер нь Монголын төмөр зам гэдэг одоо нэр шүү дээ. Тэгээд энэ компанийг байгуулъя гэдэг одоо санаа оноог гаргаж тэгээд засгийн газрын тогтоол одоо гаргуулж ингэж одоо шийдвэрлүүлж байсан. Тэрний цаад одоо бодол бол ер нь ирээдүйдэн Монголын үндэсний төмөр зам гэдэг одоо юмыг байгуулах ийм л одоо бодлыг би бодож байсан ухаантай. Ер нь энэ төрийн түвшээ болоод энэ улсын их хурлд суудаг одоо энэ сайдаар ажиллаж байгаа улсуудын хамгийн эрхэмлэж явах ёстой юм юу гэж та боддог вэ? Улсын эрх ашиг. Улсын эрх ашиг гэдэг юмыг урдаа тавьж амныхаа юмыг ардан давжил явах юм бол улсын ажил бүтэн. Эцсийн эст Монгол улсын хувь заяа одоо энэ саарл байшин төрийн сүлд байрлаж байгаа тэр газар ч төдөө дараах намайг чи болоолааша
унааны тэнгэртээ өрхөөн гэж одоо тэгж хэлсэн байгаа юм. Тэгээд тэр мундаг хүн чинь одоо тэгж хэл яаш. Сайхан хэлжээ. Тий тэгс. Ган хөлгийн гарамгаа уяач юу юу гэлээ. Их гоё зөвлөсөн Тийм байна. маягтай хандсан байсан шүү. Тэр төдүүгэн хэлж ярьдаг үг гом хачаа. Тэгээ би зэрэмдээ шоколадыг дээ. Би хөдөөний хүүхдээ хөдөлмөрийн баатар болтол авч явсан шүү гэдэг. Ясраагаа нэгэн удаа хэлж байсан байгаа ерөнхий сайд одоо байхдаа. Тэгээд энэ зах зээлийн хүн дон жилүүдийг манай төмөр зам нэгдүгээр төмөр замыг хэлж байсан. Төмөр зам Эрдэнэт эрчим хүч нийг 4 авч гарлаа гэж. Тэгээ бас тэр бол ерөнхий ноён руу тэнд илэрхийлэгдэж байгаа тэргэлдээ. Тэгээ энд ер нь дэмдэглэж хэлэхэд юу юм аа. За манай төмөр замчин ерөөсөө л төмөр замчууд бол өстой дуулуул дуу нэг докторвол хүч нэг мэрэгжилтэй цонцгой хайртай юм хүмүүс. Тэгээ энэ ташрамд ерөөсөө энэ залуу үе, хойч үе ингээ үе харахад бол энэ хүмүүжил гэдэг одоо юмд энэ гойд их анхаарах одоо өстой юм да. Хүмүүжил боловсрол хоёр л Монгол улсыг одоо цаашид хөгжүүлэх гол юм бол онис бол тэр баг. Тийм байна. Тэр л баг. Энэ Солонгосын одоо өндөр хөгжлийг би тийм л гэж боддог шүү дээ. Энэ Японы өндөр хөгжлийг би тэр юм байл гэж одоо боддог шүү. За ингээд өнөөдөр та бүхэн хамгийн сүүлийн одоо ярилцах өдөр. Их олон хоног хоёлаа хөдөө гадаа орон нутаг за одоо ингээд төмөр зам гээд олон газараар сайхан явлаа. Таны ажил үүстэй танилцлаа. Хийсэн бүтээсэн зүйл маш арвин байна. Яриад ивэл бас их олон зүйл ярихаар байна. Гэхдээ одоо харамсалтай нөгөө нэвтрүүлгийн маань цаг тоотой учраас ингээд хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд Монгол улсын одоо эдийн засгийн дийлэнх хувийг одоо нуруунд дээрээ үүрч явдаг 16 мянган одоо хамт олонтой Улаанбаатар төмөр зам гэж энэ сайхан одоо байгууллагыг нэгэн цагт одоо удирдах 14-5 жил удирдах явсан таны одоо гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд Монгол оронд одоо эдийн засагт оруулсан хувь нэмэрт танд гүн талархал илэрхийлж нэвтрүүлгээ хоёлаа жаргая да. Тий. За. За. Эрүүл энхийг хүсье танд. За. За.